Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Мансуудар хэвлэлийн газрын Дидо редакцаас мэдчилж байна. Энэ удаад бид нэр Дидо редакцаас гарсан хамгийн сүүлийн орчуулгын ном болох Монтессори жал хэмээх номын тухай ярилцахаар номын орчуулагч Ариун Санаатай хамт ирээд байна. Ариун Санаа маань Мансуудар хэвлэлийн газартай хамтраад орчуулж байгаа хоёр дахь ном бол энэ Монтессори жал болж байгаа. Энийн өмнө ч гэсэн Монтессори арга барилын тухай Монтессориг эхнээс нь хэмээх номыг хамтран орчуулж гаргаж олны хүртэл болгож байсан. Монтессори арга барилыг яг хаана сурч эзэмсэн бэ? Тэр талаар жоохон танилцуулга өгөх. Өмнөх номыг уншсан хүмүүс бас байгаа ах, тэдгээр хүмүүс маань мэдж байгаа ах. Гэхдээ анх удаа энэ бичлэгийг харж байгаа ч юм уу Монтессори арга барилтай анх танилцж байгаа, сонсож байгаа хүмүүс байл товчхон өөрийнхөө тухай мэдээлэл. За, миний хувьд болохоор уул нь бол бизнес удирдлага мэргэжлэр бол төгсчихсэн хамгийн анх сургуулаа. Гэтэл яг ихэдэн хүүхдтэй болоод ерөөдөө бол энэ банасны хүүхдийн хөгжлийн ач холбогдлыг ойлгоод ирээд ерөөдөө олон бэрхшээлүүдэд тулгараад ирсэн гэхүү те. Тэг яг Монголдо МОБЭС-ийн сөвд суралцаад тэг яг тэнд суралцах авчтаа ялангуяа энэ төрснөөс ахуулаад амьдралын эхний 3 жил гэдэг хүүхдийн хөгжилд нэг чухал үе байдаг юм байна гэдэг олж мэдсэнхээ үндсэн дээр яг энэ түүлийн 0-3 насны хүүхдийг хөгжлийг ямар арга зүйгээр дэмжих нь хамгийн өр өгөөжтэй те үр нөлөөтэй байж чадах юм бэ гэдэг нэлээд олон арга зүйгээс харьцуулан судалсан. Тэрнийхээ үндсэн дээр энэ Монтессори арга зүй бол яг чаргагүй олон жилийн турш туршигдаад өр өгөөжөө өгсөн арга зүй юм байна гэдгийг олж мэдсэнхээ үндсэн дээр Америкийн нэгдсэн улсад яг Монтессорийн чиглэлээр 0-3 насны багшаар ингээд суралцаад мөн магистраа хамгаалаад ирсэн байгаа. Монтессори арга барилын тухай хоёлоо одоо жоохон ярилцвал яасан нөгөө миний хувьд болохоор та ч гэсэн сая өөрт бэрхшээл тулгарсан болоод ирж байгаа ч гэсэн гэж байна. Би ч гэсэн анх нөгөө Монтессори арга хэрэг юу хэлээд байгааг сайн мэдэхгүй болохгүйсэн байхгүй. Энэ чиглэлийн номыг сөхөд үзгэр ч юм уу эсвэл хамгийн ихэнд нөгөө интернетээр хайж үзчихэл байгаа юм л да. Дэлхийд даяар бол маш өргөн тархсан арга барил юм билээ шүү дээ. Тийм болохоор ч тэр юм ингээд нэлээ ерөнхий амар өргөн зар хүрээтэй эсвэл аль уршиг бүр ингээ гүнзгий төвшний арай өөр өнцгөөс нь хараад эхэлсэн ч юм уу тиймэрхүү мэдээлэлүүд олдоод байсан байхгүй юу. Харин энэ номны хувьд бол арай өөр юм байлээ. Энэ тухайд дараа дахиад ярилцж болох байх. Монтессори арга барил гэхээр юу хэлээд байгаа юм бэ? Юугаар онцлог юм бэ? Монтессори арга барил гэхээр онцлог нь гэх юм бол ямар нэгэн арга зүйч одоо тодорхой хэмжээр хин нэгэн хүн өөрийн үзэл санаагаа төвшүүлээд тэрийг ингээд батлахын тулд одоо тэг хөвчлэн ингээд явцсан байдаг бас тохиолдод байдаг. Монтессори арга барилын хувьд болохоор нэг ялгаатай зүйл нь гэхээр энэ хүү арга зүйг үндэслэгч Мария Монтессори маань өөрөө бараг бүхэл бүтэн 50 жилийн турш хүүхдийг тэ ажилласан байгаа. Ганц хүүхд гэлтгүй ер нь хүний хөгжлийг ажилласан. Тэгээ хүний хөгжлийг ажиллаад яг энэ 0-6 нас ер нь бол энэ яг үе бол бусад бүх үеүүдээс хамгийн онцгой мөн байгалаас өөрчлөсөн маш олон өгдлүүдтэй тийм онцлог үе юм байна гэдгийг бол олж мэдсэн байгаа ажиглалтынхаа үндсэн дээр. Тэгээ яг энэ 0-6 нас буюу тэр дундаа 0-3 насн дээр за би уучлаарай би нэг 0-0 гэж яриад байгаа гэж сурчиж уул нь бол одоо төрхөөс гэдэг яриуд илүү зохимжтой баг. Гэхдээ яг энэ дээр бол би 0-с гэдэг ярьчээ. Тэгээ 0-3 нас ялангуяа 0-6 насн дээр болохоор хүүхд аливаа зүйлийг яг порлон шиг шингээдэг гэсэн энэ онлыг бол төвшүүлсэн байдаг. Тэм ч утгаар яг өөрийнхөө онлынхаа үндсэн одоо тийм заастаа бараг библиэд зөвлөх юм бол ариун судрыг гэхүү шингээгч оюухан гэж нэрлсэн нэг ном байдаг. Тэр маань ч гэсэн удахгүй бас ингээд монгол хэлний хөрвүүлэгдээд олонний хүртэл болохоор ингээд бараг ингээд бэлэн бас болж байгаа. Тэгээ энэ дээр арга зүй дээр Мария Монтессори маань ганцхан өөрийн гэлтгүү олон эрдэмтдийн хийсэн судалгааг судлаад тэн дээрээс бас нэлээд олон зүйлийг өөрийнхөө арга зүйдээ авч ашигласан байгаа. Наацх нь одоо гэхэд мэдрэмтгий үе гэдэг. Манайхан ч болохоор одоо гэдэг мэдрэмтгий үе гэхээр айгу тийм шинэлэг юм шиг мөртлөө арай өөрөөр бас хэлэгддэг мэдрэмтгий үе маань. Тухайлбал боломжит цонхны үе гэдэг. Нэгсэндээ аливаа зүйлийг хамгийн бага хүчин чармаалт гарган суралцах тийм боломжит цонхны үе гэж байдаг. Банасны өвдөө үед одоо бид нар бодоод үзэх юм бол дөнгөж ихээс мэдлсэн хүүхэд толгоогоос дах чадваргүй тий өөрийгөө үг хэлээр илэрхийлэх чадваргүй цүн одоо уйлжлэгөөр илэрхийлдэг бол 3 настай хүүхэд маань айл хэзээний гүүж харайж явдаг болчихсон өөрийгөө үг хэлээрээ илэрхийлэх тодорхой хэмжээний чадвартай болсон орчин нөхцлөөс хамаарат тодорхой хэмжээгээр илэрээний хоцрол байгаа ч гэсэн яг тэр орчингийн бүрдүүлж гисэн тохиолдолд хүүхэд маань өөрийгөө илэрхийлэх чадвартай болчихсон тодорхой хэмжээнд бие даах чадвартай болсон гэд маш олон зүйлийг сурч мэдсэн юм алтан үе байж идэг. Тэгэхээр яг энэ үеийн хүүхдийн сэтгэл зүйн ялгаатай байдал
мөн хүүхэд энэ бүхний хэрхэн яаж эзэмшдэг юм бэ гэдэг дандаа нөгөө ажиглал судалгааны үндсэн дээр олж тогтоогоод тэгвэл яг энэ үед нь хэрхэн яаж орчныг нь бүрдүүлж хэрхэн яаж хүүхдтэй харьцснаар энэ байгалаас өгөгцөө өгдлүүд тийм үү хамгийн ихээр өр өгөөж өгнөлгүй одоо цэцгээр бол үгээр бол одоо сайн одоо зөв орчин бүрдээд зөв услахааг нь хийгээд зөв одоо тийм орчинд нь ингээд тарж рууж байгаа тохиол тэр ч одоо цэцэг маань сайхан цэцэг бол дэлбэл юм хамгийн гоёор дэлбэрээд өр өгөөж өгдөг шиг адилхан тэгвэл энэ хүүхэд насыг хэрвээ яг л тэр үртэй зөвлөх юм бол бид нар насан туршийн хувьд тэр орчныг бүрдүүлж өгөөд тэр зөв суурийг тавьж өгөх юм бол хүүхэд маань яг л тэр цэцэг шиг дэлбэлэх боломжтой юм аа гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр яг энэ онлын хэсгийг маш энгийнээр ихэнх хэсэг дээр нь маш энгийнээр ингэ тайлбарлаад өгсөн байгаа. Мөн ганц төрснөөс 3 нас гэлтгүү хүний хөгжлийн ялангуяа тархины хөгжилтэй холбоод энэ 24 хүртэлх наснд нь хүн ямар үе шаттайгаар яаж хөгжих юм бэ гэдгийг хүртэл номын бас төсөл хэсэгт нь айгүй энгийнээр тайлбарлаад өгсөн байгаа. Яг нөгөө шингээгч оюун ухааны хэсэг бол бидний хэлдгэр хүүхэд өөрөө ирэхгүй бүх юмыг сурдаг үе тий сурж ийн гэж мэдлэхгүйгээр бүх юмаа сурцсан байдаг яг л ядах шин. Тэгээд тэр үеийг нь алдчих юм бол сүүлд нь арай нэг хичээл зүтгэл гаргаж ээж тий хүмүүс хажуунаас нь заавал тусалж дэмжиж жоохон түлхэж өгч суралцах шаардлага гараад идэг. Гэтэл заавал тэг шаардлагагүйгээр яг ингээ шингээгээд авч яхад нь өөрийн мэдлэгөө сурж байгаач мэдлэхгүй сураад байгаа үед нь яг гоё орчныг бүрдүүлээд өгөх юм бол хүүхэд болгон тэгж гоёороо хамгийн гоёороо цэцэх боломжтой байдаг ахын гэж ойлгож байна. Тэгээд нөгөө одоо чинь Мари Мацбар нөгөө хүний хөгжлийг ингээ судалж байхдаа ер нь бол айгүй их олон тохиолдолд ингээд бусад амьтдаа ингээд тодорхой хэмжээгээр зүүрлсэн байдаг. Гэтэл одоо үгүй за морьч бусад одоо амьтдаар ингээ зүүрлээд үзэх юм бол эхээс мэдлсэн дараа удаа 4 хөл төрөд тэнцэгнээд за майлах бол майлаад янцгаах бол ингээ янцгааж идэл хүүхэд маань ваа тэ ваа гэж уйлж идэг. Гэтэл хүүхэд маань за нэг 2-3 настай Америк төрсэн байгаа нөө, Японд төрсэн байна уу, Монгол төрсэн байна уу гэдээс хамаарат тэр соёлоо ингээ шингээгээд авчдаг. За наад захын за бүр гадаадаа байлээ. Монгол дотроо гэр төссөн хүүхэд, орон сууцнд төссөн хүүхэд. Гэр төссөн хүүхэд чинь тэр нөгөө тотлох мөрөхгүй тул тонгоож орох. Босгон дээр гიშхгүйгээр тэрийг ингээд аваад алхаад орох гэдэг юмыг бүр ингээд шингээгээд өөртөө уусгаад авцсан байдаг. Гэтэл наасаа бол. Тий. Гэтэл хотоос ирсэн хүүхэд бол хэдэн удаа тэр тотлохыг түг гэж мөрөгжиж яах вэ? Би нэрээ тонгоож орно штэ гэдгийг магадгүй ойлгож авч яадаг. Тэгэхээр энэ дээр би өөрөө чи хэлдгээр нөгөө сайд саадгүй ингээд шингээгээд авчт юм гэж ярьж байсан штэ. Хэнийг ингээд хамгийн одоо бид нар амьдралд ойрхон нэг зүйлтэй зөөрлөх юм бол хэлээрээ хөгжил байдаг. Хүүхэд бид нар томчууд бид нар ингээд гадаад хэлийг ингээд сурахаар болох юм бол эдэн мөн нэлээд хүчин чармаалт гаргаж олон жилийн хөдөлмөр зарцуулж байж тэр нэг хэлийг төрлөх хэлшгээ биш юм а гэдтэй хоёр дахь хэлшгээ гэдэг юм уу сайн гэж чадна. Гэтэл хүүхдийн хувьд тэгэхээр хинч зааж өгөөгүй байхад те энийг бөмбөг гэдэг бөмбөг өнгөрч байна гэдэг өгүүлбэр зүүн зөв бүтцтэй ингэж ярина гэж зааж өгөөгүй байхад тэр өгүүлбэр зүүн зөв бүтцтэй хэрхэн ярихыг бүгднгийн өөрөө сонссоор агаад шингээд авчихсан байдаг. Тэр нь маань хэрвээ тэр хүүхэд магадгүй ээж нь англиар ярьдаг тий магадгүй аав нь орсоор ярьдаг ч гэдэм хос хэлтэй ийм орчинд өссөн бол тэр хүүхэд маань тэр хос хэлийг мөн ялгаагүй яг л хоёр унган хэлтэй хүүхч шингээгээд авчдаг тэр онцлог давуу талуудаас яг энэ наснд тохиождаг. Орчинд нь тэр бүхнийг унган одоо сурч идэг гэсэн үг. Нөгөөтэйгөр хэрвээ хүүхэд маань одоо тийм харамсалтай жишээнүүд бас байдаг л да. Залгүй явдлаас болоод магадгүй ээж аваасаа ингээд алсагдаад ингээд тий ойхээр газар ингээд хоригдсон ч гэдэм үү. Хүний хэл одоо тий хэлтэй орчинд өсөж чарнаг хүүхэд маань бас яасан бэ гэхээр энийг сүүлд нь буюу 6 насаас хойш ингээд суралцах гэтэл асар их бэрхшээлтэй тулгарч ирсэн. Үгийн баялаг нэмэгдэх хэдийч өгүүлбэр зүйн зөв бүтцтэй ярих гэсэн энэ илүү тийм гүнзгий төвшний тэр ойлголтуудыг тухайн хүүхэд маань томорцсон хойноо эзэгшид маш их бэрхшээл тулгарч ирсэн. Тэгэхээр энэ маань ерөөсөө маш тэр одоо шингээгч оюун ухааныг тайлбарлах хамгийн энгийн жишээ байдаг. Яг энэ нөгөө нэг хоос хэл гадаад хэлийг бага наснаасаа ингээд ойрхон сонсож сурах ч гэдэм энэ талаар энэ чинь өөр айгу маргаантай сэдв болоод байгаа шүү дээ. Тэгээ энэ талаар бас тайлбарлсан байдаг. Хэрвээ одоо сонирхож байгаа хүн байвал энэ ном дээр бас тайлбар байдаг шүү гэж хэлэх гэсэн. Тэгэхээр ер нь Монтессори арга барил чинь нэг тийм гинт гаднаас ороод ирсэн ч юм уу одоо бидний амьдралд хамаагүй ч юм уу онл арга барил биш байхгүй тий. Тэр хаач хэрэгждэг зүгээр хүний нийгэмд одоо хүүхэд төрүүлж өсгөж байгаа бол заавал тааралддаг тийм орчны л асуудал байна. Тэгэхээр
нэг бидэрт хамаагүй эсвэл цоошин зүйл биш юм байна л да. Одоо яг ингээд нөгөө би бас нэг хэд хэдэн юм шүүмжтэй гэхүү бас ингээд анхааруулгатай гэхүү тулгарч исэн юу вэ гэхээр яачраггүй нэр нь хүртэл гадаад те Монтессори гэдэг ингээд Мария Монтессори гэл гэхдээ бид нар бас юуг энэ дээр энэ ташрамдангаас бас эргцүүл санаж хэрэгтэй вэ гэхээр хүний хөгжил гэдэг чинь Америкт нь үү, Африкт өсөж гинөө, Монголд өсөж гинөө нэг л жимээр өсөж идэг. Хүүхэд маань яг л дээрээсээ доошо төвөөсөө гадагшаа гэсэн одоо тийм жимээр хөгжиж идэг. Нийсэндээ хүүхэд маань эхлээд толгоогоо дагаад чэйжээ өргөөд мөлхөөд хүлд ордог бол тэр үеүүдийг шууд одоо тойроод гэхүү те даваад гэхүү алгасаад гэхүү хүлд ордог хүүхэд бол байхгүй. Тэгэхээр энэ дээр болохоор хэдийгээр ингээд бид нар орчны улс орон болон тодорхой хэмжээгээр орчин ялгаатай хэдиж тэр хүүхдийн хөгжлийг дэмжиж тэтгэх арга бол ерөнхийдөө л нэг байгаад байгаа. Харин ч бид нар одоо гэдэг нэг ийм шүүмжүүд бас байдаг л да. Одоо энэ уламжлалт арга барилаа бас орхитуулж болохгүй бид нар одоо тэг хитрхийн гадаад гэмрөө бас ингээд уусаж шингэж болохгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү бас ингээд шүүмжүүд бол бас хэд удаа ингээд надтай тулгарч ирсэн. Гэхдээ энэ дээр бас би болохоор юуж одоо тэг хариу өгмөр байдаг вэ гэхээр бид нар нөгөө уламжлалт аргаараа хүмүүжүүлэх гэхээсээ илүүтэй уламжлалаа өвлүүлэн үлдээх те өвлүүлэн дамжуулах гэдэг дээр илүүтэй анхаарах хэрэгтэй санагддаг. Наад заханкд одоо нөгөө хөтөө өссөн хүүхд бол малын зүсийг айгу сайн таньж идэг тийм үү. Гэтэл бид нар одоо очингуудаа хээр морин одоо ингээд айгу бор мөртөө тэрийг одоо хээрч идэм үү бор ахт нь шар марч идэм үү ингээд айгу сонь ингээд цаа харагдаад байх тийм ингээд айгу тийм яа гэм болоо гэдэг ингээд учир шалтгааны ойлгохгүй айгу тийм сонио ингээд нэрлэлээр ингээд нэрлэлсэн байдаг. Бидний оюухан бол хүүхдээс ондоо. Бид нар болохоор юмыг ингээд логикоор ингээд ойлгох гээд үгүй энэ бор ах чи яа шар гэдэг юм болооч гэдэг юм уу? Шар ахт нь яа бор гэдэг юм болооч гэдэг юм уу? Тэг ингээд ойлгохгүй гэтэл энэ насны хүүхд болохоор магадгүй яг ингээд энэ дээр бас ингээд агуулсан байгаа нэг арга зүйн нөгөө хилэрний карт гэж орсон байгаа даа. Хилэрний картн дээр морины зүсүүдийг тавиулаад хүүхдэд ингээд танилцуулсан байгаа тэр хүүхд. Энэ яагаад бор ахтаа шар байгаа юм бэ? Гэ тэ? Тиймэрхүү байдлаар одоо шүүмжлэх гэсэн илүү те. Энийг ингэж хэлт юм байна гэдгийг шууд шингээж авдаг. Мөн ялгаагүй энэ дэр бас айгүй гой санаад юу туссан байгаа гэхээр амьдрах ухааны практик ажлууд гэсэн хэсэг байгаа. Хүүхдийн насанд нь тохирсон ямар ажлуудыг хийлгэж болох вэ гэдэг. Тэн дээр наад цам гэд одоо бид нар нөгөө уламжлал, магадгүй нөгөө тараг, бүрх, арт буцлагч гэдэг юм уу тийм энгийн зүйлсүүдийг бид нар бас хүүхдтэйгээ хамтдаа хийж энэ арга ухааныг өвлүүлэн дамжуулах бас нэг чухал сууг болгож ашиглах боломжтой байгаа. Тэгэхээр энийг бид нар ерөөс нөгөө өмнө би сая дурдсан хүүхд гэдэг төрөхтэй хэс мэдхтэй ямар нэгэн соёлыг өвлөн төрдөггүй. Одоо англиар болохоор acultural гэж хэлдэг. Яг л нөгөө хүүхд ямар нэгэн хэлээр одоо хэлтийг сурцсан төрдөг шиг адилхан ямар нэгэн соёлыг өвлөн төрдөггүй. Харин тэр соёлыг тухайн газараас шингээж авч идэг. Тэгэхээр бид нар хүүхдэд ямар соёлыг шингээж одоо тийм өвлүүлэн дамжуулмаар энэ тэр хүүхдэд ямар соёлыг заан сургамаар гэдгээс хамаарат бид нар тэр хүүхдэд хэрхэн юуг таниулах уу, яаж таниулах уу, яаж зааж сурах уу гэдгээ тэжрэг оршоороо дамжуулж сургана л гэсэн үг. Орчинд нь тэр зүйл огт байхгүй байх юм бол тэр хүүхд тэрийг сонирхгүй. Тэгэхээр энэ дэр би нэг яг энэ сонирхох гэдэг үгтэй болдуулаад энэ сониуч гэдэг үг дээр айгу ачаадлаг өгмөр байна. Яг энэ насны дээр хүүхэд аливаа зүйлийг сонирхсныхаа үндсэн дээр орчин таньж мэдчихэдэг. Бид нар ч гэсэн ингээд дэлгүүрт явж байгаа нүдэндээ туссан гой зүйл рүү өөр ирэхгүй очиж татагдаад энэ ямар юм бол гэдэг тэрийг барьж үдээд имэрч үзээд магадгүй дээр таалаж өмсөж үзээд эсвэл эд зүйл бол тэрийг одоо тийм эргүүж тариулж хардаг. Яг тэрэн шиг адилхан хүүхдийн орчинд бид яагаад ач холбогдол өгöd байгаа юм гэхээр хүүхд маань тэр орчны тэр аливаа нэг зүйлийг сонирхож үзсний үндсэн дээр таньж мэдчихэдэг. Гэтэл магадгүй тэр хүүхдийг би хөлд оруулагчанд суулгачих. Тэ? Хэдийгээр нь олон улсын хэмжээнд энэ хөлд оруулагчийг хорилоод байгаа хэвч одоо манай Монголд хэрэглэцээр байгаа учраас за магадгүй нэг ээж маань хөлд оруулагч сайн гэсэн гэж өрөөсөө ойлголтод тогтлогдоод авчээ. Тэгээ тэр хүүхдэд тийм суулгачих. Тэгсэн чинь тэр хүүхд маань яах вэ гэхээр нэг гоё юм харагдаад тэрийг барих гэсэн чинь өөрийг нь ингээд тэ айгүй юм өргөн болгоцсон байгаа тэр хөлд оруулагч авах гэсэн юм авч чадахгүй тэглээд байна. Нөгөө сониуч занд нь саад учирчлаа гэсэн үг. Тэгээ хүүхд маань магадгүй тэр нэг удаа ингээд саад тулгарлаа. Магадгүй ингээд давтамжтайгаар нилээ хэдэн удаа тулгарнгууд хүүхд маань за сониуч зан мохоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр
одоо тийм би одоо эргэн тойронд нь олон сайхан байсан ч гэсэн тэрийг яг сонирхоо болно гэдэг чинь буцаагаад нөгөө том болоод энэ хүүхд маань альваа зүйлийг хараад сэтэл авах, тэрнийг сонирхож үзэх тэр нь төдий хэмжээгээр нохож байна л гэсэн үг чих. Эхлэл нь ерөөс тавигдах болчих. Тийм. Одоо бид нар чинь зэрэг одоо ингээд томчууд бид нар чинь өөрсдөө зан гаран шин, зан хараа одоо тийм ялгаатай байдаг тийм үү? Гэтэл энэ маань хизээнээс төлөвшөөд эхэлсэн байгаа юм бэ гэрэл ерөөсөө л их балчир байсан. Тэгэхээр та хүүхдээ альва зүйлийг сонирхдаг, энэ яадын бол юмны учир шалтгааныг олж мэдхийг эрмэлздэг ийм хүн болгож төлөвшүүлье гэдэг маань буцаагаад ирээдүйд альва зүйлийг суралт одоо тийм сонирхдаг, суралцах чадвартай, эрэл хайгуул хийх сонирхолтой тийм хүн болох одоо үндсийг нь л бүрдүүлж өгöd байна л гэсэн үг байхгүй юу? Энэ дэр ингээд маш олон тийм яадын болоо гэд эцэг эхчүүдэд тулгардаг асуултуудыг айгүй энгийнээр гэхдээ дандаа тодорхой хэмжээний шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр ингээд тайлбарлагдсан байгаа. Тэгээд энэ дээр одоо тэгээд чинь наад зах нь гэр хөтөвчөнд сууд сурах, соосогт баяртай гэж хэлэх ч гэдэг юм уу те. Нөө яа соосгоноос нь гарах одоо яаж хөтөвчөнд суулгах вэ гэдэг. Мэдээж хэрэг энэ ганцхан арга зүйг уншаад шууд хэрэгжүүлээд те конот авч амжих хэрэгжих зүйл биш. Гэхдээ танд арга замыг чиглүүлж өгөөд та тэрийг хэрхэн яаж тусгаж авах вэ гэдэг ч мэдээж хэрэг тэрийг яаж дадлах хөвшил болгох вэ гэдэг бол мэдээж хэрэг ээж аавдаас өөрсдөөс хамаарах зүйл хэдэж энэ маш олон зүйлийг чиглэлийг өгсөн байгаа. Яг үнэ ойлгох нэг хэрэг хэрэгжүүлэх үзэх чинь бас өөр хэрэг шүү дээ. Миний бодлоор энэ номны давуу тал нь болохоор яг арга барилын төлөө тухай үндсэн ойлголтыг бол амархнаар ойлгомжтойгоор тайлбарлагдсан байдаг. Тэгээ тэрнийхаа дараа энэ нөгөө нэг гарын авлага гэдэг утгаараа маш олон хэрэгжүүлэх боломжтой практик зөвлөгөөнүүдийг өгсөн байсан. Тэгээд бүрт хэрэгтэй ил Монтессори тавилгыг хаанаас олж болох юм те Монтессори хэрэглэгдэхүүнийг хаанаас олж болох юм. Тэгээд ийм хэрэглэгдэхүүн байдаг. Тэгтээ ашиглагатай яг яаж ашиглах юм гэдэг юм уу? Бүрт хэрэгтэй ил ингэж өөрч тавиарай гэдгийг хүртэл дагаад өгсөн мэлээ. Тэр маш их практик хэрэглээтэй ном байна гэж би олцоохаа. Тийм. Тэгээ би яг нөгөө одоо миний бодлохоор олон хүүхдээ миний бодлохоор энэ дээрээс хамгийн одоо гэдэг гөөмөн үнэн шүү гэж боддог нэг зүйл нь юу байдаг вэ гэхээр цөөн тусмаа илүү гэдэг зарчим байдаг. Тэгээ энэ дээр яг манай багш бас тэгж хэлж ирсэн. Хүүхэд ингээд 30 машинтай байлаа гэж бодъё те. Манай хүүхд машин дуртай гэж ээж нь магадгүй ингээд аваал өгөл хүүн өгөл гэсэн чинь юм гэсэн чинь 30 машинтай болчлоо. Тоглоом. Тэр дундаас 3 алга боллоо гэхэд хүүхэд төдийлэн тэрийг нэг ойшоохгүй. Тэ яг тэр 27 биш дахиад цаана айгүй олон те. Гэтэл хүүхэд магадгүй 3 машинтай байх юм бол баг нэг нь алга болгонгод миний тэр хайчив. Тэн дээр анзаарах сөхөөтэй байна. Тэгэхээр нөгөө олон юмн дунд хүүхэд магадгүй ингээд төөрөлдөөд ирэхүү те тодорхой нэг зүйл дээр төвлөрч ажиллах гэсэн лөө тэрийг ч нэг барьж үзэл энийг ч нэг сонирхож үзэл тэгэл ингээд тухайн нэг зүйл дээр төвлөрч төдийд нь тоглож суудаг. Анхаарлан сарнаад байна. Анхаарлан сарнаад байдаг. Тэгэхээр наад зах нь одоо бид нар нөгөө одоо миний надад ч гэсэн одоо тийм бас хэдийгээр мэдээд байгаа мөртлөө тэр болох бас хэрэгжүүлж чаддгүй зүйл юу вэ гэхээр уулнууд хүүхдийн хөгжилт одоо яг энэ дэр бас яг зөвлөсөн байгаа. Нас идэхгүйд нь таарсан тохирсон тоглоомуудыг за би 50 дээр игнэж тавилаа. Яагаад тодорхой хэмжээгээр энийг ингээд игнүүл тавих зохиомжтой байгаа юм бэ гэхээр хайрцанд хийгээд бүдэнгийн ингээд тэ нэг юм ингээд зүгээр ингээд хийцэн байлаа гэж бодлоо. Тэр дундаас хүүхэд нөгөө дэлгүүрийн барааг ч гэсэн бид нар ингээд шууд ингээд бүдэнгийн нэг юм дотор хийцэн байх юм бол бид нар тэн дээрээс очиод аль нь гоё юм болоо гэд харах сонирхол сэтэл төдийлөн төрөхгүй шүү дээ. Яг тэрэн шиг адилхан харин гоё игнүүлээд ингээд тавьсан байх юм хүүхэд өөрөө ирэхгүй тэрэнд гэд татагдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр 50 дээр тавиад магадгүй тэр нь ингээд нөгөө үеэ өнгөрцөн боيو тэр хүүхдийн хөөчлөлт нэмэр болох үе нь өнгөрцөн. Хэдийнэ тэр хүүхэд чадагд болцсон зүйл ах юм бол хураагаад авчих. Буцаагаад яг уу арай өөр зүйлийг гаргаж тавих. Магадгүй зарим нэгэн тохиолдолд болохоор зүгээр хэсэг хугацааны дараа ахаад гаргаад ирэх. Энэ яагаад бас нөгөө талаар хүүхдэд арай гамтай байх, мөн буцаагаад нөгөө яг уу эмэг цэцтэй байх гэд олон чадамжуудыг суулгаж байгаа юм бэ гэх мэтчлэнгээр энгийн тийм одоо практик аргачлалуудыг бол ингээд тайлбар өгсөн байгаа. Тэгэхээр угаасаа бид нар чинь айгүй ээжүүд бол ер нь энгийн зүйлээрс бохомдсон шүү дээ. Гэр орон зэгцгүй болсон тоглоомоо хураа гэдэг энэ үг бидний хүмүүс айгүй одоо яачрахгүй гардаг. Гэхдээ энэ үгийг магадгүй бид нар орчинд нь багхан зэргийн өөрчлөлт хийчих юм бол дахин амны унших шиг хэлээд байхгүй байх бас боломж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг бид нар нөгөө юун дээр илүү хашбал үүж ин тэр хэмжээгээр бид нар бас өөрчлөлт хийх боломж байгаа. Бас нэг давуу тал нь гэвэл ер нь
энд чинь нөгөө нэг балчир хүүхдүүдийг өөр өнцгөөс харцгаая, балчир хүүхдүүдээ ойлгоё гэх мэтчлийн одоо онлын хэсгээр бас тийм зүйлсүүд орж ирсэн байдаг. Тэгээд тэдрийг уншаад үзэхээр бид нар ингээд хүүхдийнхаа нүдээр юмыг харж эхлэх боломж айгүй олох юм шиг санагдсан байхгүй юу. Хүүхдийн гаргаад байгаа үйлдэлүүдийг бид нар хараад яг яагаад ингэж байгааг нь ойлгодгүй шүү дээ тийм. Яг тэдрийг тайлбарлаад өгчөөр бараг нөгөө хүүхэд том хүн хоёрын хооронд ингээ хэл нэвтрэлцэх арга болоод байгаа юм шиг санагдсан. Тэгээ хүүхдүүдийн гаргаад байгаа зан хаврын учрыг олгоод өөрөө яг яаж тайлбарлаж өгвөл өөрийгөө хүүхдэд ойлгуулж өгөх гэдэг арга зам бас болж өгөх юм шиг санагдсан. Тий, одоо нөгөө яг энэ нөгөө бид сая яг ярьслахаа ихэнх үед бид нар нөгөө мэдрэмтгий үе гэж ярьж байсан шүү дээ. Бас нэг эмх цэцгийн мэдрэмтгий үе гэдэг одоо тийм бидэрт нутгшаагүй тийм бас нэг үг хэллэгүүд бол байдаг л да. Гэтэл энэ нутгшаагүй хэдэж аль хэзээ судлагдаад ингээд байгаад байгаа тийм хутгнууд байгаа байхгүй юу? Байж л байсан. Тий, байж л байсан. Тэрийг бид нар зүгээр аачлал мэдээгүй. Зүгээр шинэлэг. Тэгээ энэ дээр нь одоо яг нөгөө энэ дээр нэг ийм хэсэг байгаад ажиллах хэсэг гэдэг одоо юуг ажиллах юм бэ гэдэг нэг тийм айгуу энгийн мөртлөө бас ээж аваад сэтэл өгөхнийх өөрхөн зөвлөмж байгаад байгаа юм. Тэгээ би яг өөрөө ингээд тодорхой хэмжээгээр хүүхдээ хэрхэн яаж ажиллах уу, юуг нь яаж ажиллах уу, дээрэс нь хүүхдийн хөгжил хэрхэн яаж явагдав гэдэг юмыг бас номын дугуйнаас сурцсан байгаа талаар тийм үү. Одоо өөрийнхөө хамгийн бага хүүхдийг буюу манай хүүхд 2 настай л та. Арай нэг өөр өнцгөөс харах надад боломж нэгдсэн. Тэгэхээр одоо манай хүүхд яадаг вэ гэхээр би нөгөө машины сууд дээр ингээд хүүхдээ урттаа суулгацсан. Тэр нэг жоон донцохтой замаар явган 30 нөгөө суудалч ингээд нөгөө найгаад өөрт намир эвгүй байд юм байна л да. Тэгээ ээж ингээд гарнаас чинь барья гэд намайг ингээд тэгэхээр би ээж ингээд гарнаас барьж болохгүй минь ээж машинаа барьж ин гэд. Тэгэхээр би оронд нь одоо юу барих вэ гэж малгай өмссөн байж байгаа. Минийх нь ээжийн малгай өгчихгүй юу. Тэгсэн чинь манай хүүхд тэрийг яг ингээд би ээжийн малгайг барих юм бол маадгүй ингээд илүү аюулгүй гэдэг тэр мэдрэмжийг ингээд мэдэрсэн юм шиг байгаа. Тэнгүүтээ одоо машин цухаараа малгай гэдэг ингээд надаас малгай нэгдэг. Тэг хүн болохоор ингээд тэрийг ингээд тэр ойлгох юм бол үгүй чи малгайгаар яах гээд байгаа юм те? Чи бараг малгайтай ингээд ингээд байтал манай бодлохоор тэр малгайг авснараа илүү тэр нөгөө аюулгүй байдлыг мэдрээд байгаа байхгүй юу? Тэгээ одоо машин цухаараа ээж малгайгаа өг гэдэг ингээд болцсон. Гэх мэтлэнгээр одоо энгийн зүйлстэй одоо яг нүдэнд нь ингээд дадал болоод ингэсэн зүйлсүүдийг өөрчлөгдөхөд хүүхэд маань бухимддаг. Гэтэл хүүхэд маань тэр бухимдж байгаа нь яасан маягтай юм бэ? Эсвэл сүртэй юм бэ? Биш. Хилцэн хүүхэд байна. Тийм бол биш. Энэ юусоо хүүхдийн хөгжлийн нэг онцлог бай. Тэг өчтөрхөн би нэг юм бэлдэж байгаад нэг нөгөө Jan Page гэдэг эдэмтэн судлаач байдаг тий. Тэрийн нэг хөрхэн туршил гэдэг байхгүй юу? Тэрэн дээр яадаг вэ гэхээр нөгөө өндөр ингээд шилэн тус хийгээд тэрийгэ ариг ингээд пагдгаар өргөн ингээд шилэнд ингээд хүүхд хийж харуулж байгаа байхгүй юу. Гэтэл 6-аас доош насны хүүхд болохоор тэрийг хараад яг адилхан хэмжээтэй усыг 2 өөс савнд хийж чааш нүднийх нь өмнө нарийн өндөр шилтэй усыг өргөн патрон шилтэй ус шилэнд хийчлээ. Тэгээ хүүхдээс энэ хоёрын аль нь их вэ гэдээ асуунгууд нөгөө өндөр шилтэйг нь энэ их вэ гэж. Гэтэл уул нь яг адилхан. Гэтэл арай том 6 маргаанаас хүрсэн болохоор нэг арай нэг учир шалтгааныг ойлгоддог үе дээрээ буюу энэ нь адилхан штэ. Энэ сая зүгээр савын солилцож ирэх гэдэг юм уу? Ойлгоод ингээд тайлбарлаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээрээс би яг энэ шиг дурдаад юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хүүхдийн оюухан бидний шиг биш. Хүүхдийг харагдаж байгаагаараа тэрийг яг хүлээж авч идэх гэсэн үг. Нэгсэндээ нүдэнд нь яач чарахгүй тэр усны өндөр түвшинд харагдаад байна. Тэгвэл энэ их юм байна. Гэтэл энэ чинь буцаагаад хүүхдийн шингээгч оюухантай гэдэг энэ онцлог үетэй уйлтаад байгаа байхгүй. Харин эсрэгээрээ учир чатаныг ойлгодог үе буюу 6-аас дээш насны хүүхд маань болохоор энэ хоёрын савыг нь солилцсон болохоос ш энэ хоёр адилхан хэмжээтэй ус байна гэдэг юмыг ойлгоод байна гэдэг чинь оюун ухааны хувьд шал өөр нэг түвшин рүү шилжээд байгаа юм илэрлэх хатгаа. Тэгэхээр бид нар аливаа зүйлийг нөгөө хүүхдийн өнцгөөс харна гэдэг юм байна. Хүүхд маань тухайн зүйлийг ингэж харж байгаа шүү гэдэг юмыг мартчихдаг. Тэгээ энэ номон дээр энгийн жишээгээр бидэрт хүүхэд аливааг өөрөөр харддаг шүү. Та хүүхдийнхээ өнцгөөс аливаа зүйлийг бас харахыг хичээгээрэй гэсэн зөвлөмжүүдийг бол айгу энгийн жишээгээр ингээд тайлбарлаад хэлсэн байдаг. Наад заханал гэдэг хүүхд цэцлэг дээрээ маадгүй байжгаад гэртээ ирээд айгу муухай ажиллаад байгаа нь маадгүй ээжийн хажууд ямар ч авир гаргасан аюулгүй шүү гэдэг итгэлийг хүүхд мэдэрсэн байгаа учраас аюулгүй орон зай гэдгийг мэдэрсэн байгаа учраас өөр өөрө байж чадж байгаа. Тэ? Гэхмэчлэнгээр энэ бол нөгөө хүүхдийг харах бас нэг цоо шинэ өөр цонхыг гэх юм уу та нээж өгч байгаа бас нэг тийм давуу талтай.
Тэдгээр хүүхдийн үзүүлж байгаадаа зан гараш ингээ ойлгохгүй байл эцэгчүүдийн үзүүлж байгаа хариу үйлдэл нь шал өөр бол явчих. Тийм шүү дээ. Тийм. Хүүхдийн хөгжлийг дэмжих биш эсэргээрээ сэтгэл зүйн гэмтэх магадгүй те экстрем тохиолдолд тийм хариу үйлдэл үзүүлж магадгүй байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө хүүхдээ ойлгож ин хүүхдээ гаргаж зан үлийг ойлгож ин гэдэг бол ялцчихгүй болоод. Дээрээс нь бидний одоо хүүхдийн одоо өсөх үе шат онцлог гэж гэдэг юм уу хөгжлийн үе шатыг ойлголт хүүхдийн яг жинхэнэ хөгждөг үе шатаас өөр байгаад хамгийн гол тий. Одоо юу гэмдэ бид нэр хүүхдийг одоо сурахтаа хүүхдийн сурдаг арга барилыг бид нэр арай өөрөөр ойлгодог байсан байна. Одоо чинь ингээд л та тий хүүхд маань ингээд нэг зөрүүд 2 насны айгу 2 насны хөөх юм айгу олон янзаар хэлж чөтгөрийн 2 насны синдром гэдэг амар үг хэлдэг шүү дээ. Гэтэл яг ясмын дээр тэрийг ингээд хүүхдийн хөгжлийн онцлогтой авч үзэх юм бол бараг ихтэй ээжтэйгээ хамт нэгэн бие шиг байгаад ирсэн хүүхд мань гинт өөрийгөө одоо гинт ч яах вэ тодорхой хэмжээгээр үе шаттайгаар би ээжээсээ тустай бие хүн юм байна. Би ч нэг үгүйгээ чийлэх хэрэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой би тустай бие хүн юм гэдэг мэдрээд хэлж байгаа байхгүй. Тэнгүүтээ нөгөө нэг хоёр ямсыг өмсчихвэл үгүй. Тэгээ нөгөө үгүй гэдэг үг нь хамгийн дуртай үг нь болсон. Юм болгон дээр үгүй гэл. Гэтэл тэр хүүхдийг бид нар одоо тий хүчээр алуу гэл амсын шот ингээл өмсвлэл ингэчих. Хөлбөр байгаа юу? Сонголт байгаа юу? Бага. Яагаад гэвэл та том. Бид нар чинь том гэдгээр түрүү бариад ер нь одоо дээрэнгүй хайцах бас сонирхолтой шүү дээ. Гэтэл эсэргээрээ хэрэг би тэр хүүхдийнхээ төлөвшөлт нь эерэг нөтөө үзүүлээ гэх юм бол тэр хүүхдийн тэр нөгөө бие гэдгээ мэдэрж байгаа энэ онцлог үеийг нь дэмжиж тий зөвөр чиглүүлээ гэх юм бол тэгвэл чи айл амьсаа өмсөх үү? За магадгүй биеийн амьсгал өмсөх гэдэг байгаа биш. Хоёр сонголт өгч. Тэр хүүхдэр хооронд хүүхэд үгүй гэдэг зүйлийг эргцүүлэхээс илүүтэй. За би алийг өмсөх үү гэдэг нэг өөр зүйл ухаан санааг нь чиглүүлж байгаа байхгүй юу? Тэнгүүд хүүхэд маань магадгүй зөрүүлэхээс илүүтэй би өөрөө тэгвэл энийг өмснө. Би өөрөө өмснө. Хүүхд ингээл улаан цам өсвийн урдаа арцсан ингээд өмсөд хаад бидний нүд навигцүү дээ шүү дээ ингээд нэг ёо зүг болгочихсон ингээд гэтэл зүгээрээ хүүхэд энэ дэр бас нэг айгуу тэг гоё юм хэлсэн байгаа. Хүүхдийн та зоргийг мохох хамгийн энгийн зүйл гэмээр хийсэн зүйлийг нь залруулаад дахиад хийх. Буруугаараа өмсөг зүгээр та хүүхдэд дараа нь харуулахдаа өсхийг нь доош нь харуултын мадыг бүр зориуд харуулчих. Олон удаагийн давтамжаар хүүхэд алдаж онжоод өөрөө сурч мэднэ. Балчин насн дээрээ алдах алдаа гэдэг бол ийм хүн штэ хөрхий. Тэр чинь буцаага тэр хүүхдээс олон юм сурч авч байгаа. Харин томроод ирэх тусмаа алдааны өртөг гэхүү зардал гэхүү ихсэж байгаа. Гэтэл энэ алдааны өртөг хамгийн бага байгаа энэ үедэр нь алдаг л дээ. Заваараг, асгаг. Тэгээ өөрөө тэрийг буцаагаад цэвэрлэг. Энэ болгон чинь нөгөө бэрхшээл кейсэрүүдэд буцаагаад бидэрт хүүхдтэй аливаа зүйлийг танилцуулах, зааж өгөх арга зам боломж болчиход байгаа байхгүй юу? За яг ингээл яриад ингээд хүүхдээ ойлгох хүүхдийнхаа юм хэмжээнд тааруул айсанд нь тааруул гэл ялцгүй юм хүнд яригддаг штэ хүүхдээ хөгжлөнс дээр ярихаар. Тэгэхээр хүмүүс бас ингэж ойлгох үедээ ер нь тийм тохиол байт юм шиг байна. Ямар их эрхлүүлдэг юм бэ? Хүнээ байх юм шүү гэж. Тий одоо тийш ингээд энэ дэр нэг юм үг. Хүүхдийг даах гэдэг нэг явцсан байгаа. Тэнгүүд манайхан за хүүхдээ баг толгой дээр тавих нь те гэдэг юм уу те эсвэл нэг хаяа нэг гэж юу аах уу те аав ээж нь бол аав ээжийнхээ байр суурь байх хэрэгтэй гэдэг. Тий одоо шинэ ингээл тэнгүүд за хаяа нэг 5 солоо өгч юм зүгээр шүү. Ялангуяа эрэгтэй хүүхдийг бол чанга гараар барьж ах зүгээр шүү гэдэг юм ингээд манайхны одоо тийм ингээд нөгөө хөвшмөл ойлголт яаж чарахгүй бидэрт ингээд нэрээ би буруу зүйл хийгээд байгаа болов ч гэдэг юм ингээд итгэл алдархаад маш их айц төрүүлдэг те ээж аваад. Яг тэрнтэй чинь уйлдуулаад энэ дээр хим хэмжээ гэдэг ойлголтоос дотор нь орсон явж байгаа. Тэгэхээр хим хэмжээ гэдэг чинь одоо үгүй бид нар хүртэл те дураар нь байлгалаа гэд бид нар гэрлийн тохиогоор улаан гэрлэр шурт гэдэг ингээд яваад байдаггүй. Машин хүртэл нийгэм хүртэл тодорхой хэмжээний хэв журамд захирагдчихдаг. Улаан гэрэл барих юм бол зогсно. Ногоон гэрлэх юм бол явна. Тэрэн шиг адилхан гэр бүлийн орчин чинь нийгмийн бүр бичиг орчин. Энд ч гэсэн хим хэмжээ яригдана. Нэгсэндээ хоолоо ширээн дээр идэ. Сан дээр суужгаад идэ. 0 руу хоолоо бичэнэ барьж явахгүй. Бичэнэ магадгүй ингээд бариад явах юм бол чи идээд дууссан юм шиг би бичээрээ чи авлаа. Энэ чинь буцаагаад хим хэмжээг суулгаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг бид нар хим жижиг яа тохируулах вэ? Бид нар ч нөгөө өөрсдөө энэ тэрнгээр хүүхдээ хоолыг явуулчаа дараа нь сүулдэ энэгээр дөрөн хог тарчлаа тэрнгээр дөрөн хог тарчлаа ч гэдэг юм уу те. Эсвэл наа заханд аюулгүй байдлаа бодоод үзэх юм бол явангаа идж байгаа хүүхэд хаах магадлал илүү өндөр. Тэгэхээр бид нар хүүхдийнхээ бодсонч тэр
хүүхдийнхээ мадгүй нөө буцаагаад энэ хүүхд чинь ганцхан гэртээ байхгүй өөр айлд очино. Цэцэдэгц явна. Нөгөө сууд сурна гэдэг чинь нийгмээс шаардж байгаа энгийн шаардлагууд. Энгийн тэр шаардлагуудыг энэ балчир насанд нь суулгаж өгнө гэдэг чинь ээж аваас нөгөө хэм хэмжээтэй байх, тодорхой хэмжээгээр дэг жаягтай байхыг шаардж байна. Тэгэхээр бид нар дураараа байлгана гэдэг маань дэг жаяггүй эрх дураар нь байлгана гэсэн үг бол биш. Энэ дандаа хоёр ойлголт хамтдаа хоршин явж идэг. Илдэг байна. Гэхдээ зарчимтай байна. Тэрээс биш хит туйлшрах юм бол бид нар яг л нөгөө далайн залхах шиг те ямар ч үегүй зүгээр л ингээл те нөгөө гэрлэн тохиогоо эвдэрчин мангуут башир чинь ингээл ингэдэж штэ яг тийм байдгүйсэн. Гэтэл хитрхий хатуу байх юм бол хүүхд маань өөрийн гэсэн үзэл бодолгүй хин нэгнээс хамааралтай. Яг тийм нэгэн боловсчтой. Тэгэхээр энэ дээрээс би нэг юу дурдмаар байна вэ гэхээр Мария Монцерман дэлхийн хойш тайныг үлдсэн ийм хүн байдаг. Тэгэхээр альва үзэл бодолын зөрчилдөөн гэдэг хүн өөрийн гэсэн үзэл бодохоосоо болоод бусдын үзэл бодолд амархан автаад магадгүй тархин угаагдсанасаа болоод инх тайван алдаж исэн энэ хүн хэцүү үедийг харсан учраас өөрийн гэсэн үзэл бодолтой байх яагаад чухал юм бэ гэдэг юмыг багаас нь төлөвшүүлэх нь яагаад чухал юм бэ гэдэг тэр хүн бүр ингээд мах цуснаа шингэтэл ойлгоцсон байсан. Тийм учраас өөрийн гэсэн үзэл бодолтой байлгахын тулд тэр хүүхдийг тодорхой хэмжээгээр эрхчлөг хэмжээтэй олох нь чухал байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн тэрийг маш дэлгэрэнгээр тайлбарласан байгаа. Яаж хэрэгжүүлэх арга барил тань арга барил. Тэгэхээр миний хэлэх гэдэг санаа бол зүгээр хүүхдээ дураар нь тавиад зөнд нь орхих гэж хэлээд байгаа юм биш шүү. Бас тодорхой хэмжээнд яаж хэм хэмжээг нь тогтоох юм те яаж дүрмсэх болох гэдгийг ч гэсэн энэ ном дээр бас цаагаад өгсөн байдаг шүү. Одоо бид нар хэрвээ нэг газар ада шинээр ажилд орлоо гэж төсөөлье. Эсвэл сургуульд орлоо гэж төсөөлье те. Тэгсэн чинь ямар дүрм журм байхгүй. За чи тэгж бол ингээд өөрөө очроод ажиллачаараа гэдээ бид нэг ингээд хайчих юм бол бид нар яах вэ? Бас хэцүү үстэй яах юу учраа мэдэхгүй. Гэтэл одоо энэ ингээд цааны цаг ингээд тэгэхэд ингэ тийм болж энэ тийм боломж байгаа ингэж байгаа бүх юм анханаас нь танилцуулчих юм бол бид нар яах вэ? За би юу өстой юм бэ? Ингэстэн надад ийм үүрэгтэй юм бэ? Би ийм эрэгтэй юм гэдэг бүх юм ойлгоод авчихна. Тэр үсээ хин хэмжээдээ яг тиймэрхүү байлаар орж байгаа. Тэгээ энд нэрээ бас өшөөний хөөрхөн нэг орцсон байгаа юу гэх ингэж хэлхийн оронд тэгж хэлээ гэдэг нэг хөөрхөн хэсэг байгаа даа. Хавсралт хэсэгтэй энэ ном. Тийм, хавсралт хэсэгтэй энэ ном маань. Тэгээ энэ дээр болохоор одоо жишээ ингээд одоо айгүй олон зүйл дээр байна л да. Аль би чамд хийгээд өгье гэхээ оронд би чамд туслах уу? Тэхүү чи ингээд одоо хойл ээжлээд хийгээд үзүүч гэдэг юм уу? Энгийнээр хүүхдтэй яаж хэлэх вэ? Энэ маань буцаад хүүхдийн хөгжилд ямар аш болтой юм бэ гэдгийг юмыг айгүй тийм хөөрхөн жишээгээр ингээд бас хийгээд хэлээд өгсөн харуулсан юм хэсэг хавсралт хэсэг дээр ингээд орцсон байгаа даа. Тэрнээс гадна нөгөө зөвхөн хүүхдтэй олгуулах ч биш өөртөө бараг ойлгомоор зүйлсүүд бас таарлаж исэн. Жишээ нь энэ одоо нөгөө мэдрэмж ба хэрэгцээ тийм хуурамчгийн мэдрэмжийг ойлгох гэд тэр хэсэг бараг томчуудад ч гэсэн тийм манай улстай л аяга тутам гэдэг юм санагдсан. Одоо нөгөө чи чамд яг мэдрэгч байгаа зүйл чинь чиний бодоод байгаа шиг биш байж магадгүй шүү те. Жинхэнэ мэдрэмжээ олж тогтооход бол анхаараарай тийм. Одоо хамгийн бага насны хүүхдээр хамгийн энгийн жишээ гэдэг яг энэ дээр дурдах юм бол бид нар нөгөө хий нэг хүүхэд цоглоо хазлаа гэдэг энэ дээр бас дурдсан байгаа л да. Тэр буруу зүйл те. Гэхдээ бага насны хүүхдийн хувьд өөрийгөө бүрэн үгээр илэрхийлж чадахгүй байгаа хүүхдүүд тэр хамгийн үр дүнтэй арга. Цохоод авахд гэс үр дүнгээ өгч штэ. Тэнгүүт маадгүй би чи одоо найзаа уушлаарай гэж хэл. Тэгээ тэглээ. Шаардлаа те. Гэтэл тэр хүүхдийн мэдрэмж үүдэл хоёр зөрчилдөж байгаа байхгүй. Мэдрэмжийн дарангуулаад тааш бид нар. Тэгэхээр чи хүүхд маань өөрийнхөө юу мэдрээд байгааг бодтоор нь мэдрэхээс илүү те хийсрээр бид нар яах вэ? Хөндлөнгөөс чи тэг. Маадгүй тэр хүүхд яагаад одоо цогсны дараа ямар мэдрэмж төрж байгааг бид нар ойшоохгүй байгаа шүү дээ. Ингэл ёстой чи гэдэг. Гэтэл ингэл ёстой гэдгийг өмнө энэ яагаад ийм үйл гаргав? Энэ үйл гаргаад тэр хүүхдэд юу мэдрэж байгаа бол гэдэг юмыг бид нар алхчихад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч гэсэн буцаагаад энэ нөхцөл байдалд хөтлөөд байгаа. Тэгээ нөгөө нэг юм өгөөд шээ тий. Хүүхдээ хүмүүжүүлэхээс өмнө өөрийгөө хүмүүжүүлээ гэдэг. Тэгэхээр олон талаараа бид нар өөрсдөө үлгэр дуурайлт болж байгаа. Өглөө босоод өөрсдөө ороо хорохгүй байх юм бол хүүхд маань ч гэсэн ороо хорохгүй байх зүгээр юм биш тий. Гэдэг юмыг олж мэдчихэдэг. Тэгэхээр энэ ганцхан хүүхдээ хүмүүжүүлэхээс илүүтэй эргүүлээд ээж аав та өөрөө зөв үлгэр дуурайлал тэр хүүхдтэй орчноосоо зөв зүйлээ шингээж авахд тэр зөв зүйлийг та бүрдүүлж өгч гин үү гэдэг бас олон эргцүүлтийг ээж аваад өөртөө бас хийх тийм шаардлага гарна. Ер нь бол. Тэгэхээр нэг юм асууж байна. Заавал Монтессори арга барилыг хэрэглэх албатай юм уу гэж бодох хүмүүс байж магадгүй тий. Одоо
2 настайд нь Монтессори анх хэрэглээгүй байсан ч гэсэн тэр хүүхэд чинь угсаал 6-наас хүрнэ шүү дээ. Тэгээ 6-наас хүрэхээр тэр дамжуулаад хийж байгаа ус чинь тэнцүү юм бэ гэдгийг угсаал ойлгоно шүү дээ. Тэ. Манай нөхөрөөс яг нэг тиймэрхүү асуужсэн. Юу ч асуужсэн бэ гэхээр. Гэхдээ тэгээд одоо энэ бага наснд нь өнгө танилцууллаа гэдэг яхаа угаасаа 6 настай өнгө таньчих штэ. Гэдэг юм уу те. Яг одоо бид нар ингээд бодоод үзэнгүүт ямар чанарын юу байдаг вэ гэхээр үр хүүхэд одоо жишээ нь ингээд одоо тийм үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бидний хувьд ачаа дарамт гэхээсээ илүү те. Баяр хөөр яг ад жаргалтай тэр үйл явдал байж болохгүй гэж. Нийсэндээ та хүүхдээ уурж бухимдаад ойлгохгүй байх юм бол та гэсэн цагааны хувьд ёо гэж бухимдах үе байна. Гэт буцаагаад энэ бүхнийг ойлгоод ирэх гэх юм бол ёо гэхээсээ те энэ илүү сонирхолтой судалгаа байж бас болж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр л бид нар хүн амьдралдаа бас ингээд нөгөө эрхэмлэх зүйлс нэг харилцаа адилгүй байдаг. Зарим хүмүүс одоо зүгээр амар тайван байдгийг эрхэмлж идэх хад зарим хүмүүс аль өөр зоригтой ийм байдгийг эрхэмлэх гэдэг юм уу те. Тэгэхээр зарим нэгэн тохиолдолд үнэхээр маадгүй угаасаа тэр орчинсоо ингээд сурах нь сурна. Гэтэл зүгээр одоо ингээд жимээрээ явж байгаа тодорхой юмшины зөв зохистой дэмжлэгийг нь онсон зөв цагт нь өгөх тэр хоёрын чанарын ялгааг бид нар мэдээж нэг хүний амьдрал дээр хизээч олж харах боломжгүй. Яа тэгэхээр хүн нэг л удаа амьдраад нэг өдөр тухайн өдөр өнгөрсөн тул арт үлдчихдэг. Тэгэхээр буцаад эргүүлж хэрвээ би ингэсэн бол яах болоо гэдэг харьцуулт хийх бол боломжгүй. Нөгөөтэйгүр энд нөгөө төгс ээжгээс л ад жаргалтай ээж хүсдэг гэдэг шиг та өөрөө энэ ээж байх үр хүүхдээ хүмүүжүүлэх гэсэн энэ аянаас өөрөө та таашаал авч чадчихна уу? Эсвэл энэ тань зүгээр л ёо энэ бушуухан нэг сургууль соёлд ороод нэ те гараас гараад гарчаасаа гэдэг ийм байдалд хүрж ийнэ гэдэг чинь таны одоо хүүхдээ өнгөрүүлж байгаа тэр цаг хугацааны чанарын асуудал бас яригдж байгаа байхгүй юу? Тэгэхээр заримдаа зүгээр л нөгөө эргээд харахад сайхан дурсамж гэдэг онтой байдаг шүү дээ те. Эргээд харангуй ёо хүнд үе байсан шүү гэж бодох буцаад хараад тэрийг бараг эргээд дахин тэр үе ирээсэ гэсэн тэр дурсамж хоёр ялгаатай байдаг. Дээрээс нь үнэхээр та тэр дэмжлэгийг өгч чадах үедээ өгч чадаагүй алдсан байгаад таны хүүхэд бас арай өөр төвшөнд байхыг бол хизэж үгүйсэхгүй. Тэ? Тэгэхээр нөгөө энэ бол ерөөсөө мэдээж хувь хүний сонголт заавал текстогс юм байхгүй. Бид нар угаасаа байнга сонголтод тулгарч идэг. Тэгэхээр та ямар сонголт хийнэ вэ? Буцаагаад тодорхой хэмжээгээр тэр маань үр дүнгээ л өгдөг. Тэгэхээр энэ дээр сонголтынхаа хувьд та ямар сонголт хийх вэ гэдэг мөн л ээж авуудын өөрсдийнх нь асуудал. Яг энэ дэр нэг хүүхдийн хөгжлийн үе шат тэгэл гаргаад байгаа шаврын цаад очир шалтгааныг жоохон ч ихсэн ойлгоод ирэхээр өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмж гэсэн шал өөр болдог тийм нэг ур бүхэн заавал шаардлагагүй юм дээр уралж бухимдаад байдаг байснаа ойлгодог ч юм уу те өөрийн амьдрал бол илүү хөнгөрч ирдэг. Энэ талаар ч гэсэн аав ээжүүд ч гэсэн хүн гэдэг ч юм уу энэ ном дээр те тиймэрхүү аав ээжүүд өөрсдөө бас яаж анхаарах уу гэдэг зөвлөгөөнүүд ч гэсэн багтсан байгаа. Би нөгөө анхны хүүхдээрээ үнэхээр туршлагагүй те угаасаа хөр хэмээн нөгөө бүр төвшүүлэг хүртлийн гадаад дээр байдаг шүү дээ. Анхны хүүхдээс уушлахгүйсэн шүлэг. Яг тэр анхны хүүхдээрээ алдаа болгоныг гаргаж исэн те. Тэгэл тэр алдаа болгоныг гаргаад би одоо тийм ойрхон дүүтэй болцсон маа тэр хүүхдээ дүүтэй болонгууд нь шууд том хүүхдийг ингээд хүчээр ингээд элсүүлчихдэг. Тэр хэмжээгээр хүүхдийн насанд нь баймараагүй шаардлагуудыг бид нар ингээд хүүхдэд тавиад эхэлдэг. Тэнгүүд мэдээж хэрэг тэрэн чинь уйлаантай, дуулаантай олон өдрүүд ингээд өнгөрсөн байгаа байхгүй эргүүлээд ингээд харахад. Тэгээ би одоо болохоор өөрөө ингээд зүгээр боддیں۔ Хэрвээ би тэр хүүхдийн үеийг ингээд ойлгоод ингэсэн бол манай хүүхдийн өнөөдөр зан төлөв, зан араш нь арай өөр байх байсан болов гэдэг нэг бодол төрдөг. Тэгээ одоо би нөгөө яг хамгийн багагаа ингээд харангууд хийж байгаа үйлдэл нь утга учиртай санагддаг. Гаргаж байгаа муухай авир нь хүртэл баг дотроо ингээд тэгчл бодоод байгаа юм уу те? Энэ сая ингээд ингэсэн болов, тэгээд гисэн болов, ингэсэн болов гэдэг бүх юм тийм учир шалтгаангүй зүгээр нэг өрнөж байгаа гэсэтөө аливаа юм ингээд гисэн болов. Тэгээд дээрэс нөгөө хүүхд хүмүүжүүлж байгаа ээж өөр хүүхдээ хүмүүжүүлж байгаа ээж аа болгонд л нэг асуудал ганцхан тулгардаггүй. Дахин давтагдчихэдэг. Тэнгүүд та мэдээж хэрэг төгс ээж аа гэж байдаггүй те. Тэнгүүд алдлаа. Тэгвэл та дараа ингээд тэгвэл ахаад үзье гэхэд тань дахиад боломж олдчихдаг ороо. Давуу талтай байдаг. Тэгэхээр мэдээж хэрэг одоо нэг ийм үед байдаг л да. Энэ боломжит цонхны үеийг алдсан одоо яах вэ гэдэг. Тэгэд хүний үйлчлэлээр аваад үзэх юм бол яг одоо энэ өсвөр насны үе буюу 12-оос 18 настанд энэ боломжит цонхны үе ахин нэгдэг гэж бас үзчихдэг. Тэгэхээр ялангуяа 0-6 нас 12-оос 18 нас
сэтгэл зүйн онцлог чанараараа олон талаараа төстэй. Хүүхд яг шүд нураагаад бие махбод 8 өрсөлд эрчимтэй өсөлттэй байдаг. Өсвөр насны хүн дээр бас л ялгаагүй бие физиологийн маш их өөрчлөлт ороод сэтгэл санааны хувьд маш их өөрчлөлтүүдийг яг таамаглаж яг нэг балчаад насны хүүхд болсон юм шиг. Тиймэрхүү үйлдэл тулгарч идэг. Энэ үедээр нь бас хүүхдийнхээ яг хуу станараа зөв харьцаж өгчлөж чадах юм бол магадгүй тэнд нэг жоохон асуудал үүссэн энэ бэрхшээлүүдийг засан залруулах боломжит бас үе байдгаа гэж эцэг судлаачдаас үзэж байдаг. Тэгээ энэ номны хэллэгээр бол нөх хүүхдтэй ханд зэрэгцээд адилхан амар амгалан тайван орших арга зам бас байдгийн байл шүү. Тэгж үтсэн. Тэгээд яг тэр хүүхдийн бага наснд тулгарч байгаа аав ээжийнх нь харилцаж байгаа харилцаа тэр хүүхдэд мэдрүүлж байгаа зүйлсэл тухайн хүүхдийн хувьд дахиад автагдахгүй би нөгөө бага насны амьдралын туршлага ой санамж болоод үлдчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг тэр нөгөө нэг амьдралын алтан үеийн ингээд яриад байгаа эхний хэд хоногийн тэр туршлага мэдрэмж чинь цааш амьдралын туршид нөлөөлж болох үз аюу чухал. Тийм. Одоо хүмүүс лаар ингэдэж шүү дээ. За чи хизээ хата 2 настай байсан юм а санаж ирсэн. Сандгүй л хэвчээ. Угаасаа ингээл бараг юу ч сандгүй баг тэр үед бараг юу сурдан ч гэдэм үү гэж итл. Бидний энэ яг ингээд одоо энэ нийлх балчин нас үед авсан альва сэтгэлүүд бидний тэр одоо яг энэ одоо хумсаргүй гэх үү ой сарамжинд хадгалаад үлдсэн байдаг. Би нөгөө энийг бас айгу олон удаа ингэж дурдчихсан л да. Хэрэг миний өмнөх яриаг сонсчихсан ээж аваад захаад сонсох болж байна. Энэ ямар жишээ вэ гэхээр манай нөгөө анхны хүүхдээрээ би ойтой хахтан дараачин дүүн гарцсан. Тэгээд нөгөө яач арахгүйг хүүхд нөгөө дүүн ингээл унтах гал би өөрөө унтах гал тэгсэн чинь нөгөө нэг настай хүүхд маань унтахгүй тэнгүүд нь л нөгөө хүүхдээ за цаанаас чинь бараа тэр нохоо гараад ирээ шүү. Тэгин шүү ингэн шүү. Бараг нангас гараад ирээ шүү гэл ингээл янз бүрийн байдлаар хийсвэр зүйлээр ингээ хүүхдэд сүрдүүлдэг байсан. Тэгээд хүүхд маань томорхон ирээр тухайн зүйлийг байдаггүй гэж бодхоос илүүтэй хүүхд бол тэрийг аль проблем шиг байгаа мэрэг ойлгож байгаа байхгүй. Тэгээд яг тухайн нөхцөл байдал бас би нөлөөсөн байх гэж боддог. Одоо хэрнээ манай одоо тийм 10 настай хүүхд те тодорхой хэмжээгээр айгуу тийм нохооноос харанхуугаас айцтай байдаг. Яагаад гэдгээ өөрөө тэр хүүхд маань сайн мэдгүй. Хамгийн гол нь өөрөө мэдэхгүй байхгүй. Яагаад тэр хүүхд нохонд хазуулаагүй. Ганцаараа ингэ би харанхуй юмд орхиод үлдээгээд хашраас нь үгүй. Зүгээр л тэр хүүхд нэг харанхуй гэдэг мэдрэмжээс айдаг болчихсон. Энэ нь тэр хүүхдийн тэр ухамсаргүй ой сарамжинд нь үлдсэн. Тэгэхээр энэ мэдээж хэрэг энийгээ даван тулахын тулд мэдээж хүүхд олон янзын аргашууд бол байгаа. Гэтэл энэ бол заавалчгүй суулгахгүй байж болох хувилбар зүйл байсан байдаг байхгүй юу? Заавал туулах ёстой биш байсан. Туулах шаардлагагүй байсан бэрхшээлийг би хийсвэрээр сулгаж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нөгөө энэ цааш нь амьдралын туршид өдөө болтор хөршлээд явж байгаа. Тэгэхээр энэ мэдээж хэрэг хүмүүсийн хэлдгээр аяанда засарнах томроод 20 нас хүрэх. Гэхдээ 10 нас хүртлээ тэр нэг айцтай байна гэдэг хэний ч хувьд нэг таатаа зураг биш шүү дээ тий. Тэгэхээр бидний хувьд бол аяанда гэдэг зүйл мэдээж хэрэг байж болно. Гэтэл бас тийм байхгүй байх сонголт байгаа. За ерөнхийдөө миний асуух асуулт бол ингээд товчхондоо тусч ийг жилж болно. Нэр энийг зүйл марчиж номны хотлын жишээн дээр Монтессори гэр бүлүүд Instagram хуудас энэ жишээн дээр Монгол жишээ бас орж ирсэн. Тийм. Энэ нэг манай Монгол гэр бүл дээр нэг Энэрл гэдэг нэг ээжийн тухай орсон байгаа. Энэрл Баяна Нимо Оди гэсэн. Тэгээ энэ ээж маань өөрөө яг энэ дэр сэтгэлээрээ бас ингэ бичсэн байгаа л да. Бас л хүүхдээ би яаж одоо тийм хүмүүжүүлэх үү гэдэг яа сайн ээж байх уу гэдэг хүсэлтэд хөтлөгдөд хүүхдийн төлөө бас нэлээд эрэл хайгуул хийгээд Монтессори гэдэг энэ аргуудад тулгараад нэлээд эрэл хайгуул хийгээд өөрийнхөө хэмжээнд маш их одоо тийм хүчин чармаалт гаргаад хүүхдэд зориулсан орчныг бэрдээд янз бүрийн зүйлсийг хүүхдэд хамт хийсэн. Тэгээ энэ хүн маань болохоор энэ нөгөө номдор бас юу тусахыг зорьсон бэ гэхээр Монтессори арга зүй гэдэг бол зөвхөн нэг улсад ч юм уу нэг гадаадын арга зүй гэхээс илүү бүтэтгэхийн нийтэд ингээд хэрэгжих боломжтой арга зүй юм шүү гэдэг утгаараа энд Австрали, Монгол, Канада, Америк тэргээл те бас ингээд орны гэр бүлүүдийн жишг одоо тийм үлгэр жишээг ингээд дурдсан байгаа. Тэгээ энэ ээж маань ч гэсэн бас өөрийнхөө сэтгэлийг эндээ ингээд бичсэн байгаа. Тэр манайд ч гэсэн олон ээжүүд үнэхээр ингээд өөрсдөө эрэл хайгуул хийгээд хүүхдийн төлөө бас гэртээ янз бүрийн зүйлийг туршин үзээд ингээд хийж байгаа ээжүүд бас олон байгаа. Тэгэхээр энэ бас ээжээс ч гэсэн үлгэр дуурайлал аваад бие биенээсээ үлгэр дуурайлал аваад ингээд яг хүүхдийн хөшийн төлөө
аливаа нэг зүйлийг хийхэд энэ ном бол ямар ч хэсэн танд тусалдаа гэж хэлж байна. За баярлалаа. За баярлалаа.